Сэмцэнэ. За өнөөдөр би та бүхэндээ энэ 7 хоногийнхоо unboxing гэж байна. За тэгээд хэрүүлээ. Утгагүй unboxing хийлээ. Эцэг сайхан бокс задлаа. За энэ одоо би юу яасан дандаа л одоо авдаг хэдий тайтаас л жоохон Christmas сэхэн бэлгийг бэлдэж жоохон хаал Christmas-ийн хамт тиймэрхүү юу яагаад байгаа болохоор жоохон орой дүү их ачаалтай байна. За энэ үш тэ энийг би юу авсан. Pepe Tastes биш nice discount-аас feedback гэж авсан. Feedback өгөхөөр авсан. Тэгээд microwave egg boiler cooker ini. За ямар ч үсэн энийг задлаад үзье юу юм бол энэ өндөр хавхан чандаг л юм шиг байлээ. Тэгээд яах тэгээд feedback өгөх юм чинь 100% талтай. Тэгээд авсан. Ингээ харахаар нэг өөрөө өндөгшгөл юм байт юм байна. За ингээ дэлгэр харъя. Ингээ өндгөө энэ дотор тавих юм байна. Энэ шүү дээ нэр Америкууд ингэдэг хараа юу сонь зав та нар сонсон бол гайхах. Microwave-д өндгөө хийждэг байхгүй өндөг чандаг. Өндгөө ингээ нэг шууд хутгачаад тэгэн гутаа зүгээр ингээд амар 2 минут занууд пэйжинд халаагаад өндөр хурдаар халаажгаад өндөг болгоод идчихдэг байхгүй юу. Тэгэхээр энэ бол зүгээр boiled egg-ийг л хийх бас нэг төрлийн solution юм байна л да. Нэг төрлийн арга юм байна. Ийшээ усаа хийгээл тэгэл пэйжинд хийх юм байна. Тэгээд уруу шиг өндөг хийчихэл энийг ингээд тавиад пэйжинд эргүүлэх юм байна л да. Энийг би өөрөө автомат юм байна гэж бодсон чинь зөв пэйжинд л өндөг хийхэд зориулсан сав юм байна. Энэ дээр бол юу зааварна гэдэг юм ирсэн байна тий. За энэ яа гэнэ үү? Өндгөө байрлуулад ус хийгээд өндгөө байрлуулад тэгээд таглаад microwave-д хийнэ. Тэгээ 2 минут дээр тавиад тэгээд яах. За нэг иймэрхүү юм байна. За энийг сүүлдээ харна. За энэ нэг юм авсан. Feedback өгөхтэй би. Энэ хатсаа Nice discount бол манай группийн сайн мэддэг болсон юмнуудын нэг л дээ. За одоо энэ болохоор энэ нохооны Christmas-ийн тоглоом. Нохоодоо их юм байлээ. Бэлгэний уутны юм байна. Энэ бол айгүй сайн ууттай юм байна. Айгүй гоё чанартай. Энэ нохооны бэлгэний уут тэгээ бэлгэнийхээ уутан дотор энэ Christmas-ийнхаа нохооны тоглоомуудыг хийх юм байна л да. Ямар хөөрх юм. Би нөгөө хаяада ингэ дэлгүүр хэсгээр хүүхдийн тоглоомын хэсэг байна. Тэгээд орохоор нохооны тоглоомын хэсэг болчихно байхгүй юу. Эдний чинь нохооны тоглоомод баг хүний тоглоом шиг хөөрхөн чанартай. За ийм юм байна. Би энийг болохоор зүгээр Christmas болж байгаа болоод ийм бараад харагдаж байгаа надад. Энийг би Sweet Pet Club гэдэг вебсайтаас авсан. Sweet Pet Club ч юм болохоор сард нэг удаа нөгөө амтан хийжээдэг хүмүүс бариулсан. Янз бүрийн хөөрхөн нөгөө pet арчилгаатай холбоотой юмнууд тоглоом болоо. Янз бүрийн юм өгдөг. Яа хиалураны серум гинэ. За энийг бол штэ энийг би яг үнэндээ одоо хаанаас авснаа юу санахгүй заяа. Гэхдээ би видеоны дундуура энийг хаанаас авснаа хийнэ. Энийг би айгу болвол юу л яасан бэ? Нөгөө rebate.com-аас л авсан баг. За юу ч гэсэн харна. За энэ гадгүй би нэг хэлээ. За энэ болохоор юу манайхаараа халуун баригчтай аяга юм да. Энэ халуун баригчтай аягч юм болохоор 100% буцаалтаад rebate-с авсан санагдах юм би. Энэ нэг
Заримдаа 100%, заримдаа арай өөр. Энэ болохоор юу юм шүү манайхаа? Таглаагүй юм. Таглаагүй. Энд чи ийм юм байна шүү дээ. За одоо ойлголоо. Энэ дотор чинь бид нэр PV хийчих юм байна шүү дээ. Тэгэхээр таныг гарчин болвол ингээ барай байж идэг. Гэтэл PV чинь дотроо хүйтэн байх нь шүү дээ. Дааж нэг ийм slim can cooler гэж утсан байсан юм аа. Тэгээ энэ одоо яг яад юм бол гэсэн чи дотор нь бид нэр canтэй нөгөө нэг ямар нэгэн хүйтэн ундаа одоо PV янз янз юм хийчээд энэ маань ингээд бидний ууж байгаа юм хүүтийн хിവэр нь хадгалаа. Тэгээ бид нар энийг уухна шүү дээ, тий. За энэ бол нэг юм байна. Энийг би зүгээр яг хөө сонирхоод авцیں۔ Нөгөө 100 үнэгүй гэхээр аваа гэсэн. Тэгээд хата мөнгө авчиж байгаа юм чинь. Одоо за одоо энэ хоёр болцоо. Энэ юу вэ? Өнөөдрийн бидэрт бол нэг олон бокс байна. Гэхдээ шин сайтаас юм байна тий. Ямар ч гэсэн nice discount-ос гурван бараа авсан. Яагаад гэвэл би discount-аас шийдсэн. Ревью тэ авсан учраас nice discount-ос хэд хэдэн бараа авсан. Их шаардлагатайсан. За энэ айгуу хөөрхөн заяа. Энэ болохоор guest book. Энд дээр болохоор та яадаг гэхээр guest book. Энэ хурмын ээж байгаа хүмүүсүүдэд зориулсан. Тэгээд энэ дээр болохоор хормон дээр нь хийсэн ямар өрөөл хэлж байгаа талаар бичээд зураг мургаа хадгалдаг юм альбом юм билээ. Энийг би одоо задлмааргүй. Тийм юм билээ. Энийг би гэхдээ нөгөө юу яана бичгэн дундаараа зургийг оруулж танарт харуулна. За энэ одоо өдөр болгон вебсайтуудаар шаардлагатай. Тэгээ хөөрхөн үнэгүй өгч байгаа гайгүй дийд байвал би авчдаг байна. Тэр үнэгүй майга өгч байгаа юм чинь за гэж авна шүү. За энэ navigation заяа. Энэ navigation-ыг би болохоор nice discount-аас авсан. Nice discount-аас авахтаа би энэ дээр харин review бичиж өгнө гэж авч юу? Альсгүй rate хийж өгнө гэж авч юу? Би nice discount-аас 3 ачаа бараа авсан байхгүй юу? Нэг review нэг seller feedback өгнө гэсэн тохиролцоотойгоор юм авсан. Тэгээ энэ бас л нөгөө юу байсан? Буцаалтанд бүтэн орохоор байсан. За эзэн чи одоо ингэж харуулах юм уу? Ингэж харах юм уу? За энэ дээр би харж чинь сайн уу? Энэ бол айгуу дайчгүй хөөрхөн юм байна. Даавар багчтай юусаа ирсэн бас та. Энэ GPS жаах хэрэг интернеттэй ба интернетгүй үед шууд хэрэгж болох учраас би ийм GPS айгуу зүгээр хэрэгтэй юм байна гэж бодцоод тэгээд тэр үнэгүй өгч амж аваа. Иймэрхүү гайгүй дийлнүүд ч амар хурдан алгуулчихдаг байхгүй. Тэгэхээр би өдөр болгон шалгадаг, өдөр болгон харж агаад гайгүй юм байв шууд авдаг. Гэтэ тэрэнгүүд тэгвэл энийг би бас nice discount-аас авсан. Энэ болохоор ингээд нөгөө юу яадаг галтгоонд байрлуулдаг. Энд дээр болохоор бид paper towel-а тавина. Тэгээд ингээд амтлагчаа тавьж болдог юм тавиур. Энийг одоо тэгээд юу яана. Энэ одоо ингээд хайрцдаг юм чинь хүүхэн задлах гэсэн. Төмрөл юм байгаа гэж бодож байна. Энэ дааж амар хүнд байгаа гэсэн түрүү бокс ороод ирсэн чинь за дараагийнх нь. Гэтэ би юу яана. Угаасаа ямар юм байгааг юунд дээр харуулж видеоны дотор хийж тавина ямар сайтаас яасан юм харуулаа. Тавьчихна. За энэ шүү дээ. Энийг би одоо ягаан өнгийн маск гэж бодож авсан шүү дээ. Цэнхэр өнгийн ч юм уу. Энийг би юунаас авсан? Нөгөө нэг PPOC Club гэж би ягаад гэсэн шүү дээ. Шинэ сайтыг 4-7 хоног танилцуулсан да. Тэгээд тэр сайтн дээр байсан. Тэгээд энэ ямар хүн бол харагдгүй. Энэ нөгөө вебсайтн дээр зураг авсан юм ягаан өнгийн байсан. Yes, энэ ягаан өнгийн шүү дээ. Одоо энэ бүр амар лаг юм байна. Айгуу сайн юм. Тэгээд 10 юу яцсан юм бэ? 10 гэж жижиг уутан тэгээд тавьсан. Тэгээд хөрхө ягаан өгтөө. Энэ гэхдээ ингээ харахаар бол амар цуцаан. Нилээн сайн юм шиг санагдчих материал нь. Энийг би өнгө авсан. Би гурав дээрээ PPOC-гээ шалгаарай. Тэр testing club дээр чинь
ийм өнгө өчш шүү. Энэ бол аюу сайн юм байна. Материалын хувьд бол бүр үнэхээр яг хамаадаг. Ингээ 10 гаругаар нь тавлсан юм байна. Тэгээ энийг яасан. Тэгээд надад бас юм витамин авах юм бол $5 гэсэн. Энэ ихтэй хурдан гоё маск юм шүү. За энэ юу вэ? Энэ шүү дээ. Энийг би яасан юм. Энийг би ингээд буцаагдсан юм аа. Буцаага солиулсан. Гэтэ эдний хурдан амт надад юу нөхцөн л тоо буцаалтаа өгсөн. Гэтэ би энийг солиулах хэрэгтэй юм шиг санагдаад сольсон. Энэ ямар сони юм бэ? Угаасаа л энэ бол гоё шинээр байна тий. За энэ шинээр байна. Миний өмнө бичлэгэн дээр хийж авсан болохоор дисплей амар скрач болсон юмсан байхгүй. Тэгээ би буцаасан. Тэгээ би буцаахтаа болохоор гэтээ тэрнгүү би энийхээ мөнгийг авсан учраас шууд return-ийн жоохон онцгойс учраас replace хийгээд зүгээр шинийг авсан байхгүй юу. Тэгээ энэ чи би бүхэнд бэлгэлж байгаа байжж бас юу ямааргүй байна. Муха хуучин скрач болсон юм уумаргүй байгаа учраас тэгээд солиод авсан. Тэгээд ийм солигтой бүрээд ирсэн байна. За дараагийнх нь юу вэ? Тэгээд энэ юу гэж хараа юм дээр аваа. Би нэг вебсайтаас авсан. Тэгэхээр тэрийг та нарт тэгж жагаад тайлбарлан тэр жоохон яригтай вебсайт байсан. Тэгээд за энэ болохоор энэ витамин D3 юм байна. Энэ хэрвээ хүүхдүүдэд өгч болдог бол би хүүхдүүд рүү явуулнаа. Suggested adult use гэнэ. Ямар ч юм D3 авсан. Витамин энэ юунаас би бодвол витамин юм чинь энэ PPO-ээс авсан болоо да. Тэдний витамин өгдөг. Тэгээд юуны витамин өгдөг. Дэдийн витамин өгдөг. Энэс авсан. Тэгээд хатаагаад мэдээж 100% стартаар за энийг одоо юу юм бэ? Үнэхээр мэдэхгүй байна. Энийг задлж хараад төхөө. Made in China. За энэ аюу бүрхэн заяа. Энэ ч болохоор ийм юм биш үү? Тамар харагдаж байна. За энэ аль амар бүрхэн заяа. Энэ юу вэ гэхээр штэ маскны юу? Одоо ингээ маск өгөхөөр хүүхдүүд амт нөө маск хаа тавих яг уу гэдэг асуудал их гарнаа. Хатуур явж байгаа. Тэгэхээр энийг бид нэр маскныхаа оосрыг хийгээд маскныхаа хоёр оосрыг ингээ хийгээд тэгээд энэ юм хөрхөн чимэглэлтэй юм хүзөөний маскны зөвлөлт. Тэгээ 3 хүүхэдтэй хурууланд нь гэж бодоод авсан. Гэтэ энэ хэдийн энэ 100% буцаалттай биш. Би энийг өөрөөсөө $2.99 гаргасан баха. Тэгжээж авсан санагдаад байна. Гэтэ би сайтаа олж байгаа та нар руу явуулна. За юу сайтыг олж байгаа зурган дээр зургаар хийнэ. Тэгээ ийм 3 ширхэг юутай. Тэгээ хүүхдүүдээ нөгөө аваа явчихаар гадуур аваад масктай зүгээд аваа явчихаар гоё юм байна гэж харсан. Тэгээ литер чи ширээ мөрөн дээр тавих гэдэг байхгүй. Тэгээ ширээн дээр тавих айгүй хэцүү. Тэгэхээр би ийм юмд хийчээд маскныхаа оосрыг маска хийчээд явж ивэл хөөх юм байна да гэж бодсон. За ийм хөөх юм авсан байна. За одоо энэ юу вэ? Энэ аюу нэттэй. За энэ юу гэж энэ нэг кантай ундаа кантай пив бүти юм хийгээд барьдаг юм аягны байр одоо нэг зөөлөвч. Тэгээ би Christmas авсан. Энийг би фүүдийн бэйсээс тэгээ би хаад үзсэн нэг тофтой хийсэн тэйп болоо. Тэгээ энэ доторх автар ингээд ундаагаа хийх штэ. Энэ дотор ингээд ундаагаа хийгээд тэгээд ингээд ундаа ширэн дээр ингээд тавиад бол гадуур угаасаа хүйтэн пиа барьж ахаар хөлөрцөн хүйтэн пианы оронд ингээд энийгээ уулчаад ингээд бариад явж ахаар хөөх хөвтөх юм билээ. Тэгээ энэ болохоор 12 ширхтэй 12 төрлийн Christmas-ийн уур амьсгалтай юм да. Тэгээ бид нэр шинэ жилийн пари хийхээ бодоод энийг хэрэглэх гээд тэгтээ тэрнгүү өнгөө 100% өнгөө өчсөн юм чинь окей гэж авсан. За одоо энэ цорын ганц том хайрцаг маань үлдчих шиг байна. За энэ том хайрцагт юу байгаа юм бэ та харцгаа хийлээ тий. Тэгээ одоо би бол
Яг үндэ одоо ингээ амар утга учиргүй дэлгүүр нүгүүрийн юм авах бас сонирхолтой байгаа ч гэсэн нөгөө бүрээ шинэ вебсайтаар тушаад мөнгө олж байгаа үе хэрэгтэй хаяа болдог тийм болохгүй аваад ирэх юм аа. Тэгээ намайг юу агараа. Хамаагүй зааж хэлээ. Тэгээд энийг өөр хэрэгтэй хийгээд би өг. Энэ болохоор фулери бейс гэсэн бай. Фулери бейстэй хойсон нөгөө шинэ жижиг юм аа гараагаад байгаа. Тэгээд Christmas-тай болохоосаа гараагаад тэгээд за энэ болохоор амар бүхэн заяа. Энэ дотор би тань зургийг тавьж өгнө. За энэ дотор та юу хийн гэж энэ дотор та халбар сэрэгээ хийгээд нэг шинэ жилийн зоог барихтаа салфетыг дээрээ халбар сэрэгээ тавьдаг шүү дээ. Тэрнийхээ оронд энийг ингээ углаад энийгээ та халбар сэрэгээ ингээ тавиад тэгээд ингээ хийдэж болно. Эсвэл та энийг бас жолтныхаа тоглоомны чимэг болгоод бас хэрэглэж болно. Энийг тэгээд задлаад нэг юм хийлээ. Ээж бас 10 жил байгаа шүү бараг. За юм байна. Ийм материал нь надад бол энэ материал нь айгуу сайн л юм шиг санагдаж байна. Энэ бол хөөрхөн юм байна. Тэгээд энэ ингээд үлгчиж болно. Эсвэл бол та энэ ч нэг халбах сэрэгээ дотор нь хийгээд ингээд хийж болдог. За одоо энэ хараа энэ авийн заяа энэ парик за энэ парикийг яасан ч манай охин парик гэж үзмээр ингээд байгаа байхгүй юу? Юу яагаад үнгүй байсан чинь энэ парикийг авчихвал та би хэрэглэж та ямар их юм болоо охин мал зүүж хэрэглээ. За энэ юу юм бэ? Энийг байна штэ те. Энэ болохоор би өөрөөсөө жоохон гаргаж авсан заяа. Энийг би өөрөөсөө $8 $10 гаргаж авсан. Энэ юу гэж? Энэ болохоор ийм заяа. Энэ би ингэж бодсон нөгөө нэг хаяада бид нар чинь зугаалan явах хэрэг гардаг. Тэгээ манай машин чи дээрээ нөгөө нэг рууф байхгүй юу? Одоо нөгөө нэг юу яадаг? Ачаа байхгүй, дээр ачаа байхгүй. Тэгээ энэ болохоор ачааны оронд хэрэгж болдог ийм пластик том тийм байг байхгүй, карго байг гэсэн. Магаас би энэ зургийг тавина заяа. Эний харъя үлээ. Ийм юм байна болсон би тийш өнгөө ийм юм байж таахгүй аваа. Яг $10-оор машин дээр тавьж болж орхон гэж байхгүй шүү дээ. Энэ болохоор буцаалт нь надад нэг $70 буцаалт гэсэн байсан. $30 орно гэсэн байлуу да. Би 40 дээр чадахгүй. Тэгээд нэг $30 орно. Үндсэнийг өөрөө гаргана. Тэгээд за нэг иймэрхүү материалтай юм байна. Нилээн тийм зузаан хар материалтай. Энэ болохоор машин дээрээ тавьж байгаа. Тэгээ энийг юма задлаад дэлгээд тэгээд яах юм бэ те? Энэ өөрөө үедээ хангалттай байна. Тэгээ энэ бол нэг юм юу юм байна. Манайхаар болохоор нэг нэлээд зузаан тийм материалтай юм байна да энэ одоо. Майхныг бол майхнаас арай зузаан юм байна. Энэ юу нь бол зузаан байх хэрэгтэй л доо. Тэгэхдээ айгүй том хэмжээтэй. Тэгээд яг том машин дээр тавих болно. Тэгээд ингээд тавьдаг юм. Одоо юу нэг байг уут юм да. Том юм бидрийн том юм уут. Тэгээ энэ дотор бид нар чамдамаа игээд машин дээрээ тавиад явж болно. За өнөөдрийн хувьд бол баг ийм байна. Тэгээд би өнөөдөр энийг нэг бичлэгэндээ оруулахын тулд энийг жоохон цэнгэлсэн. Энийг хэдүүлээ ажиллаж гин үзье те. Энэ нэг манай групп дээрээс $20 авсан. Энэ ажиллаа юм шиг баг. Энийг бид нэр $100 үнэтэй. $100 үнэтэй эмийг $20 одоо хямдарсан батна авсаахгүй юу? Тэгээд энэ жоохон юм дээ. Би юм шиг тавиад нүцээ та. Яа энийг тийм дээ. За ямар ч ингэж ийм ажилладаг. Өнөөдөр ажил гэдэг юм шиг хэрэг зэвүүлж байгаагүй би одоо тэний иймэрхүү группийн хартан бол энэ ажил гэдэг юм байна. За баярлалаа. Баяртай.